За сайн байцгаана уу? Эрдмийн их өргөө Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхэм багш нар, эрдэмтэн судлаачид, үе үеийн төгсөгч нартай эрт цагийн Монголын төв зэг, энэ цагийн Монголын хоймор зэг болох Өвсгөл аймгийн нийт багш сургууль хүмүүжүүлэгчид их хэлний торгон манаанд зогсож буй Ахмад багш нар болоод нийт багш нарынхаа өмнөөс мөн нийт төгсөгчдийнхээ өмнөөс Түүх Тойвон баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монголын утга соёлын их гэрэл цамхаг болсон их сургууль маань 80 жилийн туршид нийт ард иргэдийнхээ үгийн их, утгын цараа, хэлний зүй тогтол, сэтгэлгээний ухаанд гэрэл асааж их хэлнийхээ үн цэнийг уламжлуулсаар ирсэн мэлээ. За Өвсгөл аймгийн тухайд олон 10 төгсөгчд нь их хэлээр аймгийнхаа орон нутгийнхаа өнцөг бодлон бүрт манлайлж хүүхэд залуучуудын их хэлний мэдлэгийг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргахан ажилласаар ирж байна. За эрдмийн их гараагаа Монгол Улсын их сургуулийн энэ танхимд эхэлсэн багш нарын маань сургалтын хэл, арга зүйн, ухаан, судалгааны соёл нь бол Өвсгөл аймгийн боловсролын салбарт ихээхэн үн цэнтэй байсан төдийгүй Өвсгөл аймгийн боловсролын ноён нурууг тулж яваа гэдэгт бол миний бие итгэлтэй байна. Багш та бүхний маань бичсэн өгүүлэл, удирдсан хичээл, зассан дипломын ажил бүр Монгол Улсын боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, боловсролын чанарт үр дүнгээ өгч, эргээр ихээхэн нөлөөлсөн гэдэгт бас бид эргэлзэхгүй итгэж байна. Монгол хэл шинжлэлийн сургуулийн эрдэм судалгаа, оюуны өрс, дэлхийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах их хүндрэлийг бүтээх өрнөлөн байна гэдэгт бас итгэж байна. За бидний сэтгэлд эрдмийн галыг асааж хэл судлалын соён гэгэрлийн замд хөтлсөн эрдэмтэн мэргэн багш нартай Түүх Тойвон баярынхаа халуун мэндийг дахин дэвшүүлээд та бүхэндээ Өвсгөл аймгийн боловсролын газар болоод нийт төгсөгчд, нийт Монгол хэл уран зохиолын багш нар маань гүн талархал илэрхийлж байгааг дамжуулъя. Их хэл минь үргэлжид төгс оршгэ.